Сайн байцгаана уу? Ирээдүйн тэр бум төгрөгөөр үнэлэгдэх гарааны бизнесийн эзэдээ. За ингээд C1 телевиз, Бизнес радио 98.9-ийн хамтран хийдэг, мөн Стартап Монголын хамтран хийдэг гарааны бизнес нэвтрүүлгийн 15 дахь дугаарыг бичих гээд байж байна. Сайн байна уу? Идрээ. Сайн байна уу? Манай зочин өнөөдөр гэрлээ. За сайн байцгаана уу? Сайн. За өнөөдөр Роког бол шарна гэд хэлсэн байгаа. Намайг биш штэ. Гэрлэг. Тойрог би шарна. Тэгэхээр гэрлийг бол олон угаасаа мэддэг баг тийм одоо уулна болоод ялангуяа сошиал медиа дээр бол гэрлийг мэднэ. Гэрлийг орох ёстой хүмүүсийн нэг нь байсан. Нилээн удажээж орлоо. Танихгүй хүмүүст нь гэрлийгээ танилцуулъя. Нөхөө. За, гэрлигийн twitter.com гэрэл зүгээр дан гэрэл. Энэ бас айгүй азтай тийм хичнээн гэрэл байдаг үлээ. Тэрэн дотроос ганцхан гэрлийг нь авчихсан. Хизээ нээсмэ Twitter. 2007 онд анх нэг юм мессежийн платформ гарчлаа гэх манай ажлын захирал дарагч лөө надад хэлжсэн. Хаана байсан? Тэгэхээр тухайд Лондонд би ажилладаг. Лондонд ажилладаг. Тийм. Тэгээд ийм нэг юм нэгтчихний үзтэйгээ тэгээд ороод нээчээд тэгээд бараг 6 сар ашиглаг байна. За тэгэхээр гэрлийн Twitter гэрэл гэж байна. 6296 дагагчтай юм байна. Тэгэхээр яах вэ нөгөө Монголын нөгөө Twitter-ийн гэр бүлийн нэг нь те. Тэг яах чадах ядгаараа бол байхыг хичээдэг. Гэхдээ бол өдөр тутамдаа бас нэг ашиглах зав цаг бас нэг гардггүй. Аха. Тийм. Ер нь бол иргэнийхээ шуумаар илүү өдөлгөө ашигладаг. Иргэнийхээ шуумаар. Тийм. За ямар утгаар? Одоо нийгмийн элдв одоо Twitter дээр яригддаг одоо нийгмийн сэдвтэй асуудлууд дээр би бас өөрийнхөө хувь хүний үзэл бодлыг илэрхийлэхийг илүү зорддог. Тэг ерөнхийдөө бол сошиал медиаг бол платформ одоо Facebook гэж байна, Instagram гэж байна. Бүгдийг нь бол өөр зорилгоор ашиглахыг хичээдэг л байна. Тэг би хуучин бас Flickr гэдэг бас сошиал медиа нэтворкийн бас нэлээ идэвхтэй хэрэглэгч байсан. Тэрнээс өмнө MySpace одоо юу гэдэг нь энэ хинхийг хэрэглэж үзсэндээ Weibo гэж байсан тийм ер нь бол бүгдийг хэрэглэжсэн. Тэгээд яг хуу ер нь бол бас 3-4 юм ашиглахаар одоо цаг заваа 3-4 юм дээр ингээд зэрэг хуваана гэдэг бас нэлээ хэцүү. Ер нь одоо ингээд завгүй бизнесийг явж байгаа хүн Twitter дээр би нэг хүнтэй ярьж байсан 20 хэдэн мянган дагагчтай. Чек өдөрт хэдэн минут зарцуулт юм бэ гэсэн чинь би ер нь 10 минут л зарцуулдаг гэжсэн байхгүй. Яаж юм олон дагагчтай болсон бүүмэд. Өөрөө чи хувьд тэгэхээр ер нь сошиал медиадаа зарцуулах цагаа хязгаарлалдаг уу? Хязгаарлалыг хичээж байгаа сүүлийн үед тийм ерөнхийдөө ажил одоо бизнес хийж байгаа хүн бол ажил одоо өсөж томрох тусам нэмэгдэн штэ. Тэгэхээр гэхдээ миний ажлын нэг онцлог байна л да. Би бол энэ олон нийтийн харилцаа гэдэг мэргэжилт одоо энэ салбарт ажиллаж байгаа учраас одоо паблик буюу олон нийтийн сэтгэл зүй бол байнгын тандаж судалж одоо жишээ нь одоо юу мэдээний ажендад явж байна те одоо мэдээний одоо гол сэдв юу вэ гэдгийг бол байнга ажиллаж байдаг. Тийм судалгаад мониторинг бол байнга хийх шаардлагатай. Тийм учраас ер нь бол ажил мэргэжлийн шаардлагаас төлөвлөгөө ашиглана. Гэхдээ ер нь бол хязгаар хувийнхаа аюуг бол оройдоо тэгээд одоо оройн цагаар эсвэл одоо амралтын өдрүүдээр илүү хөтэлдэг гэх үү. Тийм. Окей, тэгэхээр яг үргэлжлүүлж ярих өмнө гэрлийг танилцуулбал хэрвээ гэрлийн Twitter ID-г унших Twitter profile-ыг унших юм бол social media and PR professional гэж байгаа. TV producer. Тэгээд CEO East Maven PR гэж танай компани, тийм ээ? Зөв. Тэгээд culture ethnographer and trend spotting geek гэж. За энэ бол яг хоо миний бас нэлээд дээр одоо намайг хувь хүнээр талаас нь нэлээд дээр тодорхойлж бичсэн юм л да. Би солиог бас нэлээд удаж байна. Тий. Ер нь бол би оюутан байхын ер нь онлайн ертөнцөөр айгүйх тийм сонин содын мэдээлэл одоо юу гэдэг юм те цоглуулж одоо ер нь бол веб серфинг гэж арай хэлж болохгүй хаа. Ер нь бол миний ажил бол бас судалгаа их ажлууд байдаг гэсэн л да. Одоо Лондон тодорхой хэмжээнд ажил хийж явах хугацаанд бол ер нь бол тренд гэдэг буюу одоо нэг хандлага янз бүрийн одоо хөгжмийн залуучдын хандлагыг бол байнга судалдаг тийм ажил хийдэг гэсэн. Тэр утгаараа бол ерөөсөө маш их тийм онлайн ертөнцийн чинь бол битрэл Google гэж мэдэх болохоос шүү. Тэрний цаана одоо бас зөндөө сайт юу гэдгийг те маш олон төрлийн одоо чиглэлээр бичдэг сайт, блог
гэх мэтлийн зүйлүүд байдаг. Тэгээ би бас нэг юм хэлэхэд одоо миний амьдарчсан Лондон ингээд одоо их Британи гэдэг улсад бол блогчд бол маш олон байдаг. Блогч. Тийм. Одоо нэг одоо сарынхан уншигч гэх юм бол бараг 1.5 сая ч юм уу. Бүх тийм хэмжээнд хүрчихсэн блог бичдэг, хөтэлдэг тийм хүмүүс айгүй хэлбэг байдаг. Тухайд байсан. Одоо ч гэсэн тодорхой хэмжээнд хэвээрээ олоо гэж бодож байна. Тэгэхээр тэдгээр хүмүүстэй харьцаж одоо тэдгээр хүмүүсээр дамжуулж бас нөгөө одоо клиент харилцагчийн мэдээлэл хүргэх тийм ажлуудыг хүртэл бид нар бас хийдэг лээсэн. Тэгэхээр ер нь бол сошиал медиаг анх хөгжиж одоо гарч ирэх үеэс нь юм одоо хэрэглэж одоо тэр хэрэглээг нь бас яаж өргөжж байгааг би бас анзаарч ирсэн л дээ. Тэгэхээр тийм ажил бол хүнийг бас Twitter-тэй холбоотой том скандалууд их явж байгаа шүү дээ өөрөө. Тэгэхээр яг хуулийн хувьд манайх блог, одоо микроблог гэж ярьдаг те. Тэднийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс ингээд ангилсан юм байдгүй юм шиг байгаа. Тэгэхээр одоо жишээ нь Английн хуулийн орчинд блог гэж яг юу юм бэ? Эсвэл микроблогинг ч гэдэг юм уу? Хэвлэл мэдээлэлээс ялгаатай юм юу? Яг уу Монгол үгээр бол дөрөв дэх засаглалын одоо гол мэдээлэл хэрэгсэл шүү дээ. Citizen Journal Twitter хэвлэлийн хэрэгсэл мөн үү? Хэвлэл яхааргүй мөн. Тийм учраас social media буюу медиа гэдэг үг ард нь явж байгаа те. Зүгээр social platform website бол биш шүү дээ. Тийм. Тэгэхээр энийг бол хэвлэлийн хэрэгсэлтийг бол бүх нийтээр дэлхийд төгөлөж зөвшөөрсөн. Яг хэрэглээ тал дээр бол одоо энэ талбар маань хэтэрхий чөлөөтэй байна гэж хүмүүс шүмжилж байгаа тийм. Хүн дурынхаа одоо янз бүрийн бичиж болж байна. Гэхдээ энийг бол сошиал медиа платформуд нь өөртөө зохицуулдаг. Хоёрдугаар бас хуулиар зохицуулах чинь тийм одоо яг үнэн худал мэдээлэл одоо тараад хүний бас нэр хүнд унгасан гэдэг нь яах юм бол бас тэрүүгээр хуулиар бас хэмжигч яадаг тийм. Ерөнхийдөө бол миний нэг итгэдэг одоо зүйл байдаг. Интернет бол өөрийгөө засан залруулах чадамжтай. Энийг бол хуулиар юм уу янз бүрийн байдлаар зохицуулах шаардлага байхгүй л гэсэн. Төр оролцоо хэрэггүй. Хэрэг байхгүй. Одоо жишээ нь манайх бол комент бичгийг бол уснаа боловсон шүү дээ. Тий, тэр бол шаардлагагүй байсан. Комент бичгийг боловсон. Одоо одоо өдөр тутмын нөгөө мэдээлэлтэй вебсайтууд дээр сонгуулийн үеэр бол одоо янз бүрийн комментүүд бичгийг бол хоригдж байгаа юм л та. Тэр бол яг хуу ягаад тухайн шаардлага юу байсан гэхлээр хүмүүс маш бүдүүлэг одоо хүн рүү жижилсэн тэд дайрсан гүтгсэн янз бүрийн бичдэг болохоор тэгж хоригдсан болов гэж бодож байна. Гэхдээ яг үнэндээ бол интернет өөрийгөө залруулдаг гэсэн утгатай. Яг зүгээр энэтэй холбоотой. Одоо шинэ манай нэвтрүүлгийн YouTube-ийн доор янз янзын комент бол дандаа бичигддэг шүү дээ. Хүмүүс миний арьс өнгийг ялгарчлан энэ төр гадаргалах гэсэн. Гэхдээ яг нэр гэрлийн хэлдгээр байж ах л ёстой зүйл. Ярилцаг хоорондоо тийм ээ хилцэг тэгээ сайн гэхдээ арай давуу талтай гараад байгаа юм шиг. Энэнд нь их төр хууль гэж оролцоод байх шаардлагагүй гэж үзэж байна уу те? Ер нь бол шаардлагагүй шүү дээ. Тийм. Хүн иргэн одоо өөрийнхөө одоо хүсэл үзэл бодлыг бол чөлөөтэй илэрхийлэх нь бол яхааргүй одоо өнөөгийн нийгмийн шаардлагууд одоо эрхчлөөний нэг параметр нэг аахгүй. Тэгэхээр энийг ингээд хитрхи зохицуулаад ирэхээр жоохон ер нь бол иргэний нийгэмд чи янз бүрийн л дуу хоолой янз бүрийн л юм байгаа штэ. Тэрний дундаас тэмцэлдэж гарч ирсэн одоо дуу хоолой нь л одоо матгуулын зөвшөөрөгдөж явдаг болохоос биш. Одоо чи багаар чи одоо ихээр хийдэг тийм зохицуулт бол байх шаардлагагүй гэж байна. Тэгэхээр өөр чин компани талаар одоо ярьж эхлэмээр байна л да. За. Компанийн товч түүхийг тайлбарлаач. Танаа одоо хамгийн том PR. Тийм. Одоо энд харж байгаа хүмүүс вебсайт руу н орж үзээрэй. За, компани түүх юм бол ерөнхийдөө бол ер нь консайз буюу ер нь бол богино штэ. Тэгээ энэ гараа нэг одоо бизнес гэдэг нэвтрүүлгийн бас онцлог байгаа штэ. Тэгээ дөнгөж стартап буюу одоо гараан дээр явж байгаа бизнес. Тэгэхээр манай компани бол 2013 оны 5 сараас бол одоо эрчимтэй үйл ажиллагаа эхэлж ирсэн. Одоо жил гаруй хугацаа өнгөрч байгаа гэсэн үг. Манай компани нь бол PR, олон нийтийн харилцааны нэр хүндийн менежментийн мэргэжлийн зөвлөх болон гүйцэтгэх үйлчилгээний компани. Нэр хүндийн менежментийн.
Тийм би ерөнхийдөө бас нөгөө PR гэдгийг ашиглахаар хүмүүс нөгөө PR гэдэг ойлголт бас Монголд янз янзаар л хүрсэн байдаг юм байлээ. Хийхдээ одоо төлбөртэй PR гэдэг одоо зарын шинжтэй болчихсон тийм. Тэгэхээр сүүлдээ юу гэж бодсон гэхээр за магадгүй шинэ нэр том явдал гарч ирээд илүү ойлгомжтойгоор нэр хүндийн менежмент гэдээ явчих гэж бодож байгаа. Тэгээ ерөнхийдөө бол манайх нэр хүндийн менежментийн компани. Яг энэ салбарыг ингээд наривчлаад тодорхойлцсон энд манайх үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн өөр тийм байгууллага байгаа юу? Тэгэхээр би нэр хүндийн менежмент гэдэг утгаараа. Ер нь бол манайх бол мэрэгжлийн гэдэг утгаараа ер нь бол цорын ганц болов гэж би бол хувьдаа төсөөлж байна. Гэхдээ яг энэ чиглэлээр сүүлийн үед 3 ч яг ийм яг одоо наривчлсан одоо тийм үйл ажиллагаатай тийм компаниуд гарч ирсэн байсан. Маркетингийн компаниас PR-ийн компани ямар ялгаатай? Маркетингийн компани бол ерөнхийдөө PR бол зарим тохиолдолд бол одоо брандингийн одоо маркетинг микс гэж байдаг те маркетинг хэлц. Тэрний бас нэг хэсэг болж явдаг л да. Тэгээ маркетинг бол илүү өргөн одоо цар хүрээтэй үйл ажиллагаатай гэсэн үг. PR болохоор ер нь бол нэр хүнд гэдэг зүйлийг онцолж одоо зөвхөн тэрийг тухайн компани мөн хүний нэр хүндийг компани болоо одоо тэрнийг удирдах байгаа хувь хүмүүс ч байж болно тийм. Брэнд ерөнхийдөө брэнд бас бүтэн одоо компани бүтээгдэхүүн тий үйлчлэгээ янз бүрийн тийм одоо бүх. Тэгэхээр жишээ татчих бол уучлаарай. Танай компани үйлчлүүлэгч нар гэж одоо дөрвдүүлэх юм байна. Ямар компаниуд? За За би нэг одоо дэлгэрэнгүй бол нэг дуртах хүсэлгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн манай компани байгуулалтад хамгийн анх авч ирсэн ажил маань л одоо бизнесийн одоо хүрээний одоо бизнесийн компаниудаас хөрөнгө босгох ажил гэсэн. Энэ маань бол ерөнхийлөгч хэлбэгт орж одоо тэрний одоо сонгуульд өрсөлдөх компанид ажил зориулагдсан хандийн ажиллагаа байсан. Тэгээд энэ ажиллагаанд бас нэлээд амжилттай оролцоод тэгээд компанийнхаа их суурийг бол нэлээд өвчтэй тавьсан байгаа. Тийм. Тэгээд энэс цааш бол яг салбараар нэрээ авчиж гэж бодож байна. Бид нар бол голцоо бизнесийн байгууллагуудын одоо PR имиж дээр нэр хүндийг харьцах тал дээр ажилладаг. Тэрчлэн ер нь тэр дундаа бол ерөнхийдөө санхүүгийн байгууллагуудын одоо PR ажлыг хийх одоо тийм зорилго хүсэл бол илүү дамгаалсан. Тэр талынх нь одоо бидний туршлагач илүү байгаа. Тийм. Тэгээ сүүлийн үед яг бид нар бас нөгөө миний хувь хүний сонирхол болохоор одоо Монгол маань бас нөгөө урлаг соёл янз бүрийн одоо энэ бүтээлч юм хийдэг хүмүүстэй энэ хүмүүсийг бас дэмжих нөгөө нэг сурчлах тэр талын юм аягүй их сул байдаг. Энэ нэрийг нөгөө хэвлэл мэдээлэл тэр талын юм бас үйл ошиодаг яг төрөлцсөн одоо урлаг соёл зориулагдсан хэвлэл мэдээлэл гэж байхгүй те. Тэгээ одоо дуучинч байна уу одоо том одоо хөгжмийн фестивалч байна уу те. Гэх мэт одоо энэ зүйлүүдийг гаргаж ирэхэд бас илүү PR хэрэгтэй байгаа болов уу те. Бас таниулах шаардлага байна гэж үзээд би бас саяхнаас тийм кино одоо entertainment салбар руу орж ирсэн ба. Тэгээд бид нар бас миний хайр гэдэг кинон дээр ажилласан. Маш бас нэлээд амжилттай. Тэгээд тэрнээс хойш бас Кати Зоол гэдэг дизайнертай ажилладаг. Ихмшлийн урлагийн салбарт бас нэлээд сонирхолтой байгаа. Яагаад гэвэл би бас Лондонд 4 жил ажиллах хугацаанд нэг бас нэлээд танигдсан тийм одоо publicity буюу одоо яг Холливуудын киноос сурчилдаг. Гэхдээ тэдний бас нэг төрөлцсөн зүйл нь болохоор зөвхөн онлайн сошиал медиагаар одоо Холливуудын киног сурчилдаг тийм компанид агентлагч зул ажиллаж байсан. Тэгээд тэндээс авсан туршлагаа бас тодорхой хэмжээнд ашиглая гэж бодоод одоохондоо иймэрхүү салбарын ажлыг хийж эхэлсэн байгаа тийм. Гадаас янзын бороо орж байгаа тийм. Чи бороо шуугаа нэг болоор гэж байгаа тийм үү? Гэрлэлт яриад байна да. Орж байгаа юм байна гэсэн. Лондонд байхдаа гэж яриад байна. Мэдгүй үзэгчд магадгүй сургууль Лондонд төгссөн. Хэдэн жил байлаа англи. Тэгээ юу хийж ялаа тэр тухай бас жоохон ярьж. За. Тэгэхээр одоо миний хувьд бол гадаадд бас нэлээд хугацааг өнгөрөөсөн байгаа. Лондонд бол 8 жил амьдарсан. Тэр хугацаанд бол би бол ерөөсөө өөрийнхөө өсөлт хөгжилт одоо янз бүрийн мэржлийн одоо тэр төлөвшөлт бол маш их одоо их зүйлийг хуримтлуулж авсан гэж би ойлгох тийм. Тэгээ би өөрөө Лондонд сургуулаа
бол mass communication буюу одоо энэ олон нийт масс харилцаа тэгээд мэдээлэл харилцаа олон нийтийн харилцаа гэсэн мэдлэлээр төгссөн байгаа. Тэгээд төгсөөд нэг 4 жил ажилласан 4 жил ажиллахдаа 4 өөр компаниар ажилласан. Нилээн туршлага хуримтлуулсан салбарын туршлага бол хуримтлуулсан. Тэгээд Лондонд бол одоо Их Британд бол одоо PR агентлагууд бол маш олон л таа. Одоо PR ер нь бол энэ улс манаас үйлчлэгээний бизнесийн үйлчлэгээний салбар бол тэргүүлдэг. Одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь бараг 80 орчим хувийг үйлчлэгээний бизнес одоо оруулдаг гэсэн юм байт юм байлээ. Тэгээд тэрэн дундаа бизнесийн үйлчлэгээгээд маш хүчтэй хөгжсөн. Тэгээд PR одоо advertising, маркетингийн үйлчлэгээ бол бас дэлхийд нэлээд одоо хөгжсөн орнуудын нэг гэж үзэж болно. Тийм тэгээд энэ ерөнхийдөө үйлчлэгээний салбарт ингээд бас 4 компаниар ажиллаж үзсэн. Ер нь үйлчлэгээ гэдэг зүйлтэй бизнест ямар харилцагчийн үйлчлэгээ гэдэг зүйл одоо жишээ нь юу ах вэ те агентлаг ямар зарчмаар ажиллах ёстой байдгийг яаж одоо бизнес модель нь юу юм ч гэдэг юм те тэр бүхнийг бол би одоо нэлээ судлаад анзаараад тэгээд өөр дээр бас нэлээд туршлага хөрөмтлүүлээд ирсэн тийм. Магадгүй ингээд уучлаарай. Монголд хизээ ирлээ. 2010 онд ирсэн. 10 онд ирсэн. Хоёлаа гэрэлтэй чинь 3 жил хагас юм. Бараг 4 жилийн өмнө танилцсан шүү дээ. Тийм. Нэгсэн. Хас банкнд ажиллаж байсан юм уу тухайн үед? Тийм, Оквитер чинь стартап уикендийн шуумаар бол танилцсан. Тийм. Надад яг санаачилсан юм нь бол маш таалагдсан. Яг шууд өөрт ингэ наалт авцсан. Тэгээд Хас банкт ажиллаж байсан. Тэгээ чи Semantic гэдэг компанид ажиллаж байсан гэж тийм ээ? Тийм, ер нь бол тийм одоо миний ажиллаж байсан агентлагууд бол ерөөсөө дандаа тийм том corporate одоо юу гэдэг том харилцагч нар байсан. Би бол аягүй аз жившантай гэж би өөрийгөө бодоцдог. Semantic гэдэг одоо Norton Antivirus гэдэг шүү дээ. Тийм том компани одоо танилцуулга одоо PR бизнесийг танилцуулга хийгээд тэр харилцагчийн ажлыг авах тэр одоо баг ажлын хэсэгт нь бас би бас орж ингэ ажиллаж исэн банкнаас нь тий. Тэгээд маш их одоо аз жившаан л гэсэн үг л дээ тэр том компани одоо дараа нь Bloomberg хоёлаа цуг ажилласан. Тэгсэн. Хэдэн жил цуг ажиллаж байгаа. Тэгээд ажиллая гэж үзсэн. Тэгээд саяхнаас одоо бид хоёрыг хоёлаа энэ гарааны бизнесийн хүмүүс мөртлөө нэг хэсэг corporate ертөнцид байсан тийм ээ. Тэгээд заа гэж шийдээд гэрэл компани эхлүүлсэн байна тийм үү. Гэтэ яг чиний хэлж байгаагаар олон жил хийсэн зүйлээл зүгээр би бол таны компаниг хараад юу гэж боддог вэ гэхээр гэрэл угаасаа л энийг хийдэг байсан. Одоо зүгээр дээр нэр тавьцсан л гэж бодож байгаа байхгүй. Нэг нэрний доор East Maven гэдэг нэрний доор хийж байгаа. Тэгэхээс биш дандаа л PR чиглэлээр имижсэн corporate байхтай ч гэсэн тийм имижсэн гэж хэлсэн юм. Тийм. Ерөнхийдөө бол миний одоо хийх дуртай ажил. Би бол энэ ажил мэргэжлийг сонгосноор бол үнэхээр бахархдаг. Надад үнэхээр одоо юу гэдэг өдөр тутамдаа ингээ хүмүүстэй харилцаад хэвлэл мэдээлэл харилцаад ингээ явах бол үнэхээр таламжтай. Ер нь бол миний хийх дуртай ажил гэж үзээ би энийг бас бизнес болгоод. Гацтай хүмүүсийн нэг ба штэ тийм. Тэр нь бол мэргэжилтэй бол маш их дуртай. Тийм ба. Эдрийг юу асуух чинь. За надад хоёр асуулт байна. Би их удаан хүлээлээ шүү. Өөд үдсэн хамт ажилладаг байсан. Багын найзууч. Тэгэхээр ийм байна гэрлээ. За. Магадгүй энэ нэвтрүүлгийг үзээ сууж байгаа компани захирал эсвэл хувь хүн өөрийнхөө брендинг хийдэг ч юм уу PR-ийн талаар ойлголтгүй гэж магадгүй. Тэгэхээр яг өөрт нь ямар асуудал одоо тодорхой асуудал байвал чамаас тусламж хүсэх хэрэгтэй юм бэ? Одоо чи тэр хүнд хэрэгтэй гэдгийг хүн яаж мэдэх юм бэ? Энэ индикаторуудын талаар товч мэдээлэл өгөөч. Хоёр дахь асуудал нь чи тандалт хийдэг гэж ярьж байна те. Одоо тухайн брэнд юм уу компани нэр хүнд ямар байна гэдэг ч юм уу те. Энэхүү тандалтыг хийдэг одоо гол багжууд чи юу байгаа вэ? Ямар багжууд ашиглаж тандалтаа хийдэг вэ? За яхаар удаан хүлээсэн зөв асуулт тийм. Чамаа ингээ хүлээгээд байгаа юу? Мэргэжлийн асуултууд тавьж ойлгож байна. За тэгэхээр ер нь бол компаниуд бол ер нь бол маркетинг төвтэй компаниуд гэж байдаг. Зарим нь одоо зөвхөн бүтээгдэхүүнээ маркетинг бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр анхаардаг мөртлөө илүү маркетинг сурчлагаандаас анхаардаг.
Зарим нь бол одоо зөвхөн уул уурхай шигтэй зөвхөн бүтээгдэхүүн гаргаал ингээд экспортлол ингээд байж идэг. Тэрэнд бол нэг нэр хүндгээд одоо яагаад бас нэг яг хөө зарим нь одоо хамгийн нэр хүнд ди менежмент одоо манайх шиг үйлчлэг авах шаардлагатай компаниуд яах хэрэггүй л одоо сток одоо хөнгөн бирж дээр бүртгэлтэй ч юм уу те маш өндөр хариуцлагатай олон хүмүүс ажилуулдаг олон хүний хүрээлэл үүсгэсэн олон харилцагчтай нэг муу мэдээ төвцөнийх нь үн унчих магадaltaй ч юм уу тий ерөнхийдөө бол тийм одоо ер нь бол үйл ажиллагаа нь бол маш тийм хүний юунаас их хамааралтай одоо жишээ нь банкуд гэж болно шүү дээ итгэлцэл дээр тогтдог харилцагчийн итгэлцэл дээр тогтдог цэвэр үтгэл үнэмшилтээр тогтдог бизнес учраас ер нь бол нэр хүндийг бол маш цэвэр одоо компани засаглалыг ч юм уу те маш өндөр нэр хүндтэйгээр авч явах хэрэгтэй байдаг тийм янз бүрийн үйлчлэгээний доголдолгүй. Тэгэхээр иймэрхүү төрлийн бизнесүүдэд бол манай үйлчлэгээ бол ингээд яг яв цав ингээд тохироод ингээд асуудалгүй үйлчлэгээ ингээд авъя гэдэг те зүгээр ямар хүмүүс нөгөө бас хэрэгцээг ойлгоогүй бас нэг хэсэг хүмүүс байдаг те одоо манайд бол сүүлийн үед бол групп одоо тодорхойлолттой компаниуд бол маш олон болж эхэлж байна л да одоо миний мэдхгүй маш олон групп компаниуд байдгийн байна гэж би сая сүүлийн үед судлаа. Тийм тэгэхээр эдгээр компаниуд одоо магадгүй одоо бид нар бас ийм өсөлт хөгжлөө одоо ингээ олон нийтэд таниулах хүсэлтэй байна гэдэг юм бол бас ирж болж байна. Тэгээ ерөнхийдөө бол ямар нэгэн хэрэгцээ шаардлагатай гэж юу яал одоо PR үйлчлэгээ маркетинг үйлчлэгийг авах тийм тэгээ хэрэгцээ шаардлага нь бол янз янз байна л да. Ер нь зах зээл шинэ юм нэвтрүүлж байгаа тохиолдол магадгүй одоо PR хэрэгтэй байж болох юм. Яг бол энэ зарим тохиолдолд зар сурчлагаагаар бол ингээд юмыг тайлбарлахад аягүй хэцүү шүү дээ. Богино одоо аяр цаамын богино ч гэх юм уу хэдэн үгээр л илэрхийлдэг учраас PR нь илүү зохимжтой байдаг те. Тэгэхээр илүү тийм шинэ юм оруулж ирж байгаа, шинэ юм гаргаж байгаа, нэвтрүүлж байгаа хүн ер нь олон нийтийн дэмжлэг ойлголтыг одоо авах хүсэлтэй тийм альва бүх зүйл дээр бол PR бол илүү найдвартай үр дүнтэй л байж чадна л та тиймээс тийм. Багчийн хувьд? Багчийн хувьд бол яг хөө сүүл би бол орчин үеийн нөө одоо онлайн ч вэ нөө хэвлэл мэдээллийг монитор хийдэг бүх багт одоо орчин үеийн тэр үйлчлэгээнүүдийг мэднэ л дээ. Гэхдээ Монголд харах орж ирээгүй бас хэрэглэгддэггүй юмнууд байгаад байгаа. Тийм тэрийг бол би бас өөрийнхөө бизнес шуумаар бас Монголд нутагшуулах тийм бас үйл ажиллагааг бас сэтэд ингээд явж байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол онлайныг монитор маш үр дүн одоо юутайгаар одоо үр дүн сайтаар монитор Twitter дээр юу яригдж байгаа тэр яригдж байгаа зүйлийнх нь дийлийнх нь муу яриа байна уу сайн яриа байна уу гэдгийг хүртэл ингээд хэмжиждэг шууд одоо real time буюу шууд гаргаад ирчдэг тийм юмнууд байна л да. Тийм хэрэгслүүд байгаа. Тийм бас тодорхой хэмжээний бас өндөр өртөгтэй тэд нар. Тийм. Монголын компаниудын гаргаж байгаа PR-ын нэг том алдаа гэвэл юу гэж болох вэ? Юу харагдаад байх шиг вэ? За саяхан нэг сэтгүүлч бас одоо танил маань нэг ярилцлага хийсэн байсан. Тэгээд тэн дээр юу гэхээр хэвлэлийн төлөөлөгчид бол хэтэрхий мэдээллийг нууцалдаг ингээд өөртөө яг хуу сэтгүүлч хийж байгаад ингээд хэвлэлийн төлөөлөгч болоод явчихсан юм хүмүүс байна. Гэхдээ бас ажиллаа бас яг буруу ойлгочих, буруу хийгээд байна гэсэн тийм агуулга бүхий бас яриа явж исэн. Хилцүүлэг онлайнаар бас явж исэн. Тэгэхээр хэвлэлийн төлөөлөгч гэдэг одоо PR менежер одоо хэвлэлийн төлөөлөгч гэж байгаа шүү дээ. Хэтэрхий миний бодлоор ингээд гарч байгаа гол одоо алдаа нөх юм бол хэтэрхий нөгөө reactive буюу ингээд зөвхөн хэвлэл мэдээлэл нэр хүнд нунцсан үед одоо ингээд дарах хэмжээ авч эхэлдэг нэг тиймэрхүү гал гарцсны дараа гал унтраах дандаа тийм гал унтраах үйл ажиллагаа хийдэг. Тэгээ хэвлэлийн төлөөлөгчд бол ерөөсөө мэдээллийг одоо ил тод болгоод ингээд одоо тий хэвлэл мэдээлэл байнга өгж явах одоо тийм
Дижитал нэр хүнд үсгэн штэ. Тэрнээс биш нуугаад байвал мэдээллийг нуугаад байвал хин ханаас олж унших уу тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бас арай тутмаг ажилт юм болов нэг тийм одоо санаачлагтай ажиллах гэдэг юм уу те. Дээрэс нь бас нэг бүтээлч сэтгэлгээ бас дутагтаад идгийн. Тэгээд миний бас нэг ярих юм гэхлээр яг би 10 онд ингээд Англиас ирээд байжсэн чинь ирээд анзаарсан л да яг одоо өөрийнхөө салбарын мэргэжилтнүүдийн юу хийж байгааг анзаарч гэтэл тэгсэн тэгээд юу анзаарчихсан гэхээр Монголд ингээд PR гэдэг салбарын одоо мэргэжлийн суур бол маш буруу тавигдсан юм байна гэдгийг би ухаарсан. Тэр нь юу юм бэ гэхээр ерөөсө бүх мэдээллийг төлбөртэй гаргадаг бизнесийнх нь. За яг улс төрийн мэдээлэл юу нь бол маш их зөнгөлдөг энэ мэдээллийн хүрээлэн гэх юм бол улс төр бол хитрхи их зөнгөлт юм байна. Бизнесийнх нь PR гэхээр дандаа төлбөртэй одоо бараг зар шахуу явдаг. Тэгэхээр энэ бол үнцээрээ буруу байна л да. Өөр байгаа юм л да. Бурууч биш л те. Тийм. Юугаараа өөр гэхээр одоо PR яг хөгжиж одоо олон 10 жилээр хөгжиж ирсэн газруудад бол PR бол earned media буюу төлбөргүй хийгддэг. Яг PR менежер гэдэг одоо офисер ч юм уу те хийдэг хүн бол сэтгүүлчийн одоо сайн анд одоо туслах нь те тэр сэтгүүлчд хэвлэл мэдээллийнхэнд одоо цэвэр үнэн мэдээлэл яг заавал цэвэр үнэн байх алгүй л те. Гэхдээ яг үнэн бодит мэдээллийг гаргаж өгдөг тийм одоо ер нь бол сэтгүүлчтэй ойролцоо штэ энэ мэргэжилчин тийм цэвэр editorial мэдээгээр ингэж одоо аль баймыг сурчилдаг танилдаг тийм зүйлэлтэй. Тэгэхээр нөгөө төлбөртэй байна гэсэн асуудал ер нь тийм одоо яхахгүй бизнесийн модель бүр эвдээ хийсэн тийм ээ. Бизнес модель нь байхгүй. Тэгээд нэг тийм байгаа. Тэгээ хоёрт манайх нөгөө төлбөртэй PR хийдэг болчоор маш залхуу. Бүтээлч нөгөө тийм сэтгэлгээ нь ерөөс огт өгчөөгүй байдаг юм болоо гэж би хардیں۔ Одоо зөвхөн нэг манай компани нээлт тэр юмний нээлт боллоо. Хэвлэлийн баг хурал хийлээ гэсэн нэг тиймэрхүү юм явцсан хүрээнд одоо PR хийчих гээд байдаг те. Тэгэхээр манай компанийн хувьд бол тэрийг маш их хэвдсэн. Ер нь бол олон улсын стандартууд тэр яг мэржлийн одоо яг юмдаг бол манай компани ажилчид энд хүнд туслалаа инглээ тэглээгээл компани дотор болж байгаа сайн явдлуудыг байнга мэдэрч идэг шүү дээ тий. Одоо баг ажилтнууд нь одоо ингээд цус хандууллаач гэх юм. Ерөнхийдөө нэг тийм commercial юмнууд их явах гээд байдаг. Тий. Тэрийгээ төлбөртэй ингээд гаргадаг. Яг хуу тэрний яс яг өөрөө өгөөж нь бол яг манай хэвлэл мэдээллийг санхүүжүүлж юм тийм ээ. Гэхдээ бас энэ мэдээлэл маань өөрөө хүнд нөлөөлөх одоо хүмүүний сонирхлыг татах тал дээр бол бас маш үр дүн султаал байдаг юм л би бодлоо. За тэгээд эфир дуусахад хэдүүлэн нэг 4 минут үлдээд байна. За. Тэр телевизээр үзэж байгаа хүмүүс харамсалтай 4 минут яа. Тэгэхээр нэг асуулт баймаар байна. Тэгэхээр Twitter-ийн тухай ярьлаа. Компаниуд PR дээр яагаад анхаарах ёстойг ярьлаа. Гарааны бизнесийнхний хувьд одоо Twitter-ыг яриа л да тийм үү. Хэрэг боломжийг олгож байгаа байлаа. Тэрэн дотор би нэг гарааны бизнесийг яриа л да. Нэг Cold Pro гэж нэг компани байдаг Монголын. Манай компани. Эдний компани. Эдний компани би Twitter-ыг бисээ ингээд яг тагнах гээд ингээд орлоо л да. Тэгсэн чинь 8 сарын 3-нд 5 удаа твитлсэн байна. Тэгсэн мэт 855 дагагчтай юм байна. Тэгэхээр энэ шиг компанийн хувьд энэ Twitter гэдэг юм ямар их гоё боломжийг олгож байгаа юм. Тийм ээ. Гарааны бизнесийн хувьд одоо энэ юу ямар одоо PR хэр чухал вэ бас? Сүүлдхэн 5 компаниуд ярих асуудал юм уу? Гарааны бизнесээ чухал байлгаа. Олцоо яг Twitter-ыг сүүлийн үед ер нь бол нөгөө нэг Twitter-ыг яаж хэрхэн удирдах вэ? Бизнест зориулж гээд нэг тийм юмнууд байдаг шүү дээ. Зөвлөмжүүд зөндөл байдаг те. Тийм. Тэгэхээр ер нь бол миний туршлагаар бол компани логотой Twitter аккаунт бол нэг хол явдаг юм байлээ. Явсан ч тэр нь том компани байж юм. Тийм. Тэгэхээр одоо үед бол нөгөө хүнийхээ зургийг хараад хүнтэйгээ харилцах тийм юм илүү одоо тооцогддог учраас ямар ч гэсэн өөрөө чи компани захирал хийдгээрээ яваад өөрөө тэр компанийхаа одоо янз бүрийн юмыг маш гоё санаа байна. Олон бас айгүй тийм сонирхолтой хүн дагдаг болохоос хүн тийм ээ компани дагдаг. Компани дагдаг тийм. Тийм яг сүүлийн үед компаниуд логотой аккаунтыг юугаар ашиглаж байгаа нөхөр үйлчлэгээний customer service буюу үйлчлэгээтэй холбоотой мэдээлэл хүрэхэд бол ашигладаг. Одоо миний бодлоор тэр парламентын одоо манай улсын хурлын Twitter аккаунт бол бас нэлээд сайн явдаг. Тэр одоо ингээд үйл болж байгаа тэр одоо улсын хурл дотор болж байгаа үйл явдал те
гэх мэт асуудлыг ингээд байнга тийм үйл процессыг бол байнга төлөв явж идэг. Тэр нь бол байх ёстой зүйлтэй. Энэ бол хүний олон нийтийн одоо анхааралд байдаг юм учраас тэр бол ингээд яваад болж байна. Харин шинээр гарч ирсэн бизнесийнхэн бол илүү өөрийнхөө одоо хувийнхээ юм ашиглаач гэж байна шүү дээ. Нэг асуултын цаг байгаа юу? Байна. Тэгээ Colpro сая ойлгож аваа таны компани явж байлаа. За би энэхүү санаануудыг хэрэгжүүлэх болно өөрийнхөө компанид. Тэгэхээр залуу эмэгтэй хүн ингээд бизнесийг удирдах явж байна. Манай Монголд эмэгтэй хүнийхээ хувьд ингээд нэгдсэн байгаа тийм бизнесийн эмэгтэйчүүдийн бүлэг ч юм уу би энэ тусдаг тийм хүн байдаг уу? Ер нь бол бэтийн байлээ. Тийм би бол байдгийг нь бол нэлээд дээр мэдсэн л та. Монголын худлаа ажилтны танхимд иргэд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байдаг. 200 гаруй гишүүнтэй 15 удирдах зөвлөлийн гишүүнтэй бас өөртөө бас нэлээд зохион байгуулалтанд оролцсон. Тэгээ саяхан зөвлөлийн маань бас ерөнхийлөгчээр болормаа гэд манай бас ментор захирал эмэгтэй захирал хүн миний хөндлөж авдаг хүн томилогдоод ажиллаж байгаа юм билэ. Тэгээ би яг 2-3 удаагийнхан хуралд очиж үзсэн. Тэгээ ер нь бол иймэрхүү юмнууд одоо нэгдлэх юм уу сонирхлын одоо групп тийм клуб энтер бол тэгтээ бол нэг хангалттай бас олон биш ээ. Тийм. Ер нь бол эмэгтэйчүүдтэйгээ дэмжих тал дээр бас энэ Монгол гэдэг улсад бол нэлээд сул юм уу гэж би харьцуулж харддаг шүү. Яг үнэ. Тийм. За тэгээд сүүлийн асуулт. Энэ байнга асуудаг нэг асуулт байгаа. Гарааны бизнесээ хийж үзье гэж байгаа залуучуудад өөрийнхөө одоо дуршлагаас харахад нэг сургамжийг өгөө гэвэл ямар сургамж байх вэ? Надад амар олон байна. Нэг л өнөдөр сургамж. Би өөрөө тэр олон сургамжуудыг өөрөө биеэрээ дуулаад үзсэн болохоор тий яг манай бизнесийн онцлог бол ерөөсөө хүнээр одоо үйлчлэгээ үзүүлж байгаа учраас хүнээр дамжуулж одоо бизнес хийж байгаа тийм ээ. Тэгэхээр хүний одоо тэр тухайн ажиллаж байгаа хүний чинь чадамж, өөрийн чинь чадамж, удирдах чадамж энэ бол одоо бизнес сайн явахад бол шууд хамааралтай болчихж байгаа. Тийм үйлчлэгээ үзүүлж байгаа юм чи. Тэгэхээр ер нь бол хүнийг удирдах, хүнийг одоо тэр тухайн ажилтныхаа ч вэ нүү хамтарч ажиллаж байгаа хүмүүсийнхаа одоо чадамжийг ямар ч гэсэн хамгийн түрүүнд хамгийн сайн мэдэрч ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгээд тэр чадамжийг бүрэн дүүрэн ашиглаж сурах л ер нь бол маш чухал гэж бодож байна. Тийм. Яг миний хувьд бол одоо PR гэдэг мэргэжил маань одоо маш олон төрлийн авиас чадвар шаарддаг. Бас өрөөмс мэргэжил байгаа. Одоо нэг талдаа аягүй их логик сэтгэлгээтэй, анализ хийх чадвартай ингээд одоо маш их олон хүнийг таньдаг ийм байхыг бол шаарддаг. Нөгөөтэйгөр одоо бичих юм бол ярианы чадвар, илтгэх чадвар гэж бодож одоо стратегийн төвшөнд бодож сэтгэх чадвар, дээрэс нь бүтээл чадвар гэж маш олон юмыг шаардж байгаа. Одоо хүнтэй ажиллах, хүнийг удирдах, ер нь бол харилцааны одоо соёл гэх мэтээс ахуулаад айгүйх одоо цаанаасаа төрсэн одоо авиаст төрсэн хүмүүс бол ялбархаа явж байгаа тийм ээ. Тэгэхээр яг хуу энэ бүх авиас чадвар дээр нэмээд одоо ингээд entrepreneur болоод бизнес эхлээд явна гэхээр бас бүр их олон чадварыг шаардж бүх л юмаа л ашиглаж зүтгэдэг байх хэрэгтэй нэ тийм. Тий, ер нь бол тэгээд би бол сүүлийн одоо жил гарсан хугацаанд бизнес эрхлэхдээ бол санхүүгээ яаж удирдах уу, хүмүүстэй яаж ажиллах уу, хүмүүсийг яаж удирдах одоо хамгийн бүтээмжтэй. Зайгийн талаар үргэлжлүүлээ ярина. Онлайн үзэх бонуст нь үлдчихэж байгаа шүү. Заа тэгэхээр одоо жинхэнэ юм гарч ирж байна. Онлайн дээр жинхэнэ гоё юмнууд гарч ирлээ. Тэгэхээр гарааны бизнес нэвтрүүлгийн 15 дахь дугаар ингээд дуусч байна. Манай зочин өнөөдөр East Maven компани гэрэл оролцлоо. East Maven Cig.co шүү. Cig.com биш, Cig.co. Тэгээд өшөө дэлгэнгүй мэдээлэл авч болно. Twitter дээр гэрэл гэж дагаарай. Асуултанд хариулдаг тийм ээ. Хүмүүстэй харьцдаг. Эмэгтэй ментор чинь энэ байна. Охтуудаа хэрвээ бизнес хий гэж байгаа бол гарааны бизнес нэвтрүүлэг Cynic Televise, Startup Mongolia, Business Radio 98.9 хамтарч хийдэг байгаа. Даваа гараг бүрийн 18 цагаас Cynic Televise-ээр мөн Business Radio-гоор хүлээн авч үзээрэй.